За тэгээд олон хоног жагсны дараа нэг багш эмч нарын цалин ахмадын тэтгэврээ нэг 5-аас 10-тай 20% нэмэгдүүлэх гэж шиг байна. За нийт бол нэг 830 тэрбум төгрөгийн төсөв одоо шаардлагатай гэж. Энэ дээр бас нэг жишээ хэлээ л да. 830 тэрбум гэдэг нь за өнөөдөр бид нэр Rio Tinto компаниас оюу толгой компани нэг 6 тэрбум долларын зээлэнд нэг 3 сар төлж байгаа. Одоо хүүтэл дүүцэх хэмжээний мөнгө байна. Өдөрт бид нэр 10 тэрбум төгрөг оюутлогоос одоо Rio Tinto компанид зүгээр нэг 6 тэрбум олон жилийн өмнө авсан зээлэндээ өдөр өртүүлж байгаа. Энийг хардаа нэг энгийн жишээтэй би харьцуулъя. За бүгдээрээ оюу толгойг Эрдэнэт үйлдвэртэй харьцуулдаг. Эрдэнэт үйлдвэр дээр өдөр бүр 7000 залуучууд ажиллан байж өдөрт нэг 11 тэрбум төгрөгийн орлого олддог юм шүү дээ. 7000 залуучуудын хөлс хөдөлмөрөөр олж байгаа Эрдэнэт үйлдвэр дээр олж байгаа өдөрт олж байгаа 11 орчим тэрбум төгрөг оюу толгоогоос Rio Tinto-д явж байгаа зээлийн хүүдэл явчихна гэсэн үг байхгүй. Тэгэхээр ийм суур асуудлуудаа бид нэр шийдэхгүйгээр жил болгон л нэг хэдэн багш эмч нараа гадааж гисаасан ийм л одоо чөтгөрийн тойргоосоо гарахгүй л байгаа юм л да. Тэгээд дөнгөж 7 хоногийн өмнө одоо олон улсын бас вебсайтн дээр гарсан байна. За Америкийн хөрөнгө оруулалтын сан нөгөө Pentwater гэдэг хөрөнгө оруулалтын сан одоо оюутлогын 66%-ийг тухайн үед эзэмшдэг байсан Turquoise Hill гэдэг те Нью-Йоркийн хөрөнгөний бирж дээр гарсан компани те. За Rio Tinto-г шүүхтээд далдуурхан бүтээн байгуулалтын явцад гарсан 1.9 тэрбум долларын нэмэлт зардал 30 орчим сараар хоошлуулсан нь буцаад хөрөнгө оруулагчдыг төөрөгдүүлсэн алдаа байсан гэдгээ одоо нэгсэндөө хүлээн зөвшөөр 138 сая доллар буюу 500 тэрбумыг төлөх эцсийн шийдвэр нь ингээ гарч байгаа юм. Америкийн хөрөнгө оруулагчид Rio Tinto-гийн менежментийн алдаанаас болсон за мэдээлэлээ цаг тухайд нь хөрөнгө оруулагчдад буруу мэдээлсэн гэдэг агуулгаар шүүхтэд ингээд ялж байна. Гэтэл өнөөдөр Rio Tinto-гийн маш өндөр менежментийн зардал төлж бид нар одоо менежментийн 1.9 тэрбум доллараар хэртэрсэн зардал дээр бид нар хүүтэн төлдөг юм шүү дээ. Хүүтэн төлж байгаа. Нийлмэл хүүгийн хүү тооцсоор байгаад өдөрт 10 тэрбум долларын хүү болтол ийм байдалтай бид нар явж байгаа. Тэгэхээр дараагийн 7 хоног хилцээрд орж байгаа засгийн газар энэ асуудлыг тэр чигээр нь ер нь шийдэх ёстой. Гадаад жагсаа зогсож байгаа багш нар, совилогчид, эмч нар, тэтгэврийн ахмадууд, за монголчууд бид нар бүгдээрээ Монгол Улсын засгийн газар Rio Tinto-той хилцээрд орж байгаа энэ үйл явцыг нүд цавталшгүй харах ёстой шүү. Монгол Улсын эрх ашиг нэгдүгээр тавьж хилцээр дээр бид нар Монгол Улсад ашигтай шийдвэр гаргах нь. Эсвэл 10 жилийн дараа дараагийн бат найрамдал дахиад нэг хянаш шалгах төр ороо байгуулад асуудал үүсгэх нь. Тэгэхээр энэ дээр энэ удаагийн хилцээр 3.5 сая иргэн илүү мэдээлжсэн бүгдээрээ нүд цавчилгүй харж байгаа энэ үед явж байгаа. Тийм учраас улс төрийн ямар ч шуурган дундуур явж болно ард түмэн. Та нар бүгдээрээ энэ дараагийн 7 хоногоос эхлэх Rio Tinto-гийн засгийн газартаа хийх хилцээр дээр нүд цавчилгүй ширтэх ёстой шүү. Үр дүнгийг бид нэр шууд харах ёстой. Монгол улсын эрх ашиг энэ дээр хангагдах нь бүгд нэр харах ёстой. Энэ дээр бизнесийн шударга зарчмаар харилцан ашигтай байх зарчим хөндөгдөх нь. 2009 онд Rio Tinto Монгол улсад амлаж исэн тэр одоо задарсан амлалт буцаад биелэх нь. Энийг нүд цавчилгүй бүгдээрээ харах ёстой шүү гэж хэлмээр. За үг хэллээ баярлалаа. Гамма гишүүн асуулт асууна.